Нүдэн дийлт мэдэгдэж байгаа нэг өндөр болоод тэгээд ингээд нэг тэнцвэртэй болцсон юм шиг санагдаад ах юм. Урд нэг жоох юм ингээд заяа. Тэг чи ямар ч гэсэн ямар өндөр болд юм байна. Тэг харахад ийм гоё тэнцвэртэй жигд болцсон юм шиг санагдаж байна. Хамгийн анхны мэдрэмж л одоо яг тэгж л бооч. За хоёул одоо ийш нэг жоох яваад үзээ нэг хур зааруулагч энэ төргээ те нэг таны өмнө ингээд цохоод байсан ингээд тэр одоо яаж өөрчлөх тэрийг нэг үзье. За тэг. Туршилтыг нэлээд сайн хийж ах шиг байна гэх. Гэтэ хамаагүй зөөлхөн болцсон нөгөө юу? Мэдээж өдөр тутам унжаагаа унаага хүн чинь бас мэдэн штэ тий. За нэг ингэж гарахаар тэгдэг шүү, инхээр ингэдэг шүү гэд. Өө янзын. Үнэхээр гоё. Үнэхээр гоё юм байна. Бүнтгсгээл бас тий. Тэгж дээ тий. Үнэхээр гоё юм байна. За энэ нийшээ ингээд эргээ гараа авчдаг. Тий. За автотрийг сонгосоорлуулсан жолоочтой баярлалаа. За энэ хооронд явсан сэтгэл танд ямар хөв? За та бүхэнд бас унших баярлалаа. Сая битээр нэг энэ гудман дундуур нэг юм чулуун замаар явсан байхгүй юу? Тэгээд нөгөө жоохон тачигнаад айгүй их мэдрэгддээ штэ замын юу. Энд дээр бол айгүй гой зөөлхөн орж ирж байна. Тэгээ бас 2 3 хурц харуулагч гарч үзлээ. Нилийн ширүүн гарсан хамаагүй зөөлрсөн байна. Тэгээд их таата мэдрэмж төрж байна. Тэгээ энэ маань өөрөө миний машины эд ангийг болон тий дуу шуу бүх юмнаас ингэж урьдчилан сэргийлж хийгдэж байгаа үйлчлэгээ учраас ер нь бол машина тав дахтаа нэлээд олон жил унана гэж бодож байна. За маш их баярлалаа.